ямар ч боломж байхгүй ч бодож байгаа. Ямар ч мөр дийлэхгүй шүү дээ. Бага нас битэл том нас ч дийлэхгүй шүү дээ. Шал худлаал юм гаргадаг шиг. Өөрөөсөө унаад уралдах уу одоо хэцүү шүү дээ. Хитэн том хүн ингээд уралдаад ингээд хүмүүс хараад ингээд Монгол наадам ингээд эвгэл харагдах байх та. Монгол Улсын засгийн газраас хавар өвлийн морин уралдааныг зохион байгуулах эрхийг аймаг орон нутгийн удирдлагуудад даалгах шийдвэрийг гаргасан. Мөн 18 наснаас доош насны хүүхдийг хавар өвлийн морин уралдаан болон үсэргээ сунгаанд морь унаж уралдахыг хориглох шийдвэрийг гаргаад байгаа. Тэгвэл тухайн шийдвэр нь амьдралд хэрхэн нийсэж байгаа? Уяачд үүн дээр ямар байр суурьтай байгаа талаар бид сурвалжиллаа. За энэ бол ер нь байж болохгүй юм л да. 18 наснаас доош насны хүүхдэр морь унуулах 18 наснаас дээш хүүхднэр морь унуулна гэхээр чинь бол болохгүй байхгүй чинь Монгол морь чи өөрөө жижигхэн морь байдаг болохоор тэгээ 18 наснаас дээш хэрэг нэг доотлын хөнгөн л 50 илтэй байгаа шүү дээ. Тэгэхээр чинь 50 илтэй мөн тэр морийг унаад 20 км-ийн зайнаас за хаврын уралдаан чинь нэг 18 гээд 18 км-ийн цаанаас уралдана гэдэг чинь боломжгүй болохгүй зүйл واخхой. Би бол ямар ч боломж байхгүй ч бодож байгаа. Тэр амтны өөрийнх нь би физиолог одоо нөгөө амьдын жин нэг 250 300 кг байж байгаа тэр нөгөө гадаад уралдаг гадууч юм болохоор 400 кг жинтэй том нөгөө жингийн хувьд бол боломжгүй. Ер нь бол 18 наснаас дээш насны хүүхэд морь унахад хүн морь унахад тэр хэцүү байхгүй хол зам туулахад. Одоо өөр монголчууд бол яг өдөр цус өндөр адуунууд ойрхон километр тэгж уралддаг. Манай Монголд бол за нэг 13-аас дээш насны хүүхдүүдээр морь унуулад өвлийнхаа наадмыг зохиовол бас болж байгаа байхгүй. 13-аас дээш болоод тэрхэр чи наад бол чин дулаалж хувцлах санаа манай арай өөр болсон байгаа шүү дээ. Энийг бол яг ерөөхдөө бас 12 наснаас дээш насны хүүхэд морь унуулна гэд уг нь эхлээд нэг тийм юу гарсан шүү дээ бас засгийн газраас тэр нь бол бас боломжийн тэр чин зөв 18 наснаас дээш насны хүүхэн гэдэг чи одоо биднээс өөрсдөө л унна гэсэн үг шүү дээ ерөөхдөө бол тий. Дэлхийн өөр аль ч улсад тэгээс 5 6 настайгаас ахвал морь унаал уралддаг тийм өв соёлтой орн байхгүй шүү дээ. Тэргээрээ монголчууд ер нь онцлогтой байхгүй юу? Хүүхдүүдээ одоо өв соёлынх нь эсрэг л болгож ийн л гэсэн үг л да. Одоо морь унахгүй хүүхэд өвөл морь унахгүй бол тэгэл өвөл хүүхдүүд чи тэгэл гэр орондоо хийцгүүрэл одоо хадгалаад нэг уцаараа оролдох тий. Одоо тиймэрхүүл утсан донтох тиймэрхүүл төлөвтэй байгаа шүү дээ. Энд дээр хэдэн жил хурдны морь унж хэдэн настайгаас эхэлж хурдны морь унсан бэ? Би тэгээд ер нь 7 настайгаас унжсан. Одоо 15 тай. Хурдны морь унах хэрэг байдаг уу? Хурдны морь унах дуртай юу? Дуртай шүү дээ дийл. Дээр нь явж явахгүй яриг түр авах тохой шүү дээ. Засгийн газраас одоо өвөл хаврын морин уралдаанд одоо 18 наснаас доош насны хүүхдийг хурдан морь унуулахгүй гэдэг шийдвэр гаргасан мэндээ сонссон уу? Сонссон. Одоо тэгэл 18 настай хүүхд ч одоо тэг уун гэхлээр ч одоо ямар ч боломжгүй шүү дээ. Ингээл би жишээл одоо хүндэнд тэг 18 таах нар ч одоо жишээл би хаанадаа савгүй том. Тэг морь малны хөлн халдан тэгээд ямар ч морь дийлэхгүй шүү дээ. Бага нас битэл том нас ч дийлэхгүй шүү дээ. Шал худлаал юм гаргадаг шиг. 18 наснаас настай хүн яг морь унахэр ерөөхдөө би л ихэд өөрөө би ч одоо 1.65 тай яг нас үед хүрсэн үндэ бол ер нь жижигхэн үндэл орох байхгүй. Тэгэхээр би ч одоо хамгийн зэтэй турлаа гэдэгт чи хамгийн бага жингдээ очие гэж бодоход нэг 50 кг таа очих гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи Монгол морь чи өөрөө яг уягдсан морь чи нэг 200 гаруй хилтэл болно гэсэн үг шүү дээ. Ерөөхдөө яг уягдсан яг нингэрцэн морь чи. Тэгэхээр тийм болохоор тэр чинь нэг өөрийнх нь нэг 40% жингийнхэн 40% нь одоо дээр хүн суучлаа гэсэн үг болно шүү дээ. Тэгэхээр чинь бол боломжгүй байхгүй. За яг бага насны хүүхдэр морь унуулаа гэхээр чинь нэг 12 настай хүүхдэр морь унуулаа гэхээр чинь 30 илтэй хүүхдэр л ерөөхдөө морь унуулахад яг боломжийн. Манад одоо 18 наснаас дээш насны хүн гэхээр 23 4-тэй залуу. Манай хүүл дэмний өөр төрлийн хүүг. Тэгээд туслах нэг хүү юм. Тэгээ тийм хөнгөл болчиход. Одоо би одоо жишээлбэл одоо өөр ингээд нэг 81 2 кг жинтэй хүн тэгээ нэг 130 40 хил юм үүрэл гүгээд тахад тэгээ хөл гаранда гимплаа шүү дээ. Яг тэмтэд адилхан байхгүй. Тэгээ бүр бага насны ад бол бүр ямар ч боломжгүй. Жишээлбэл одоо нэг 13 4-тэй ч юм хүүхдүүд бол эрсдэл авах нь айгүй бага. Одоо галгарсан тийм гоё уралдаа яг үзүр дээрээ тарлаад л хүүхдүүд нь гууглаад хоёр тийш гойдоод хоёр морь зэрэгцэл орох чи хоёр хүүхдийн чинь тэр одоо тэр мэдрэмж нь бол ерөөхдөө дээд зэгтээ өрцөн төрүүлэхийн төлөө ер нь тэмцэж байгаа л тийм л юм л да. Ер нь бол тэр мэдрэмжийг авахын тулд хүүхэд чинь яг морь унж байгаа шүү дээ, тий. 3 4 км газар ингээ нэг хитэн том хүн ингээл уралдаад ингээд орж ирэнгүүт одоо тэгээд хүмүүс хараад ингээ Монгол наадам ингээд яриад
зогсох хүн чи тэрийг ойлгож болоод ойлгохгүй л байгаа. Эвгүй л харагдах байх та. Гэхдээ хүүхд унаад уралдаж орж ирээд тэр олон километр газар явж орж ирээд тэгээд тэр наадам тэр уралдаан үргэлжлээд ингээд хооронд болж байгаа тэр явц чинь ерөөсөө л гол нь энэ Монгол морь уралдааны л утга учир л болов гэж бодож байна. 18 наснаас дээш болохоор одоо хэдэн километрт уралдана гэж яах юм. Одоо манайхан ч өвлийн уралдаан азраг соёол хоёр чинь 16 км-ээс уралддаг. Их мөр 18-аас уралддаг, тий? Тэгэхээр ч одоо надын үеийн хүн над ингээд 18-аас дээш хэр чинь би одоо 22 3-тай чи би унж тарах гэдэг шүү дээ. Тэгэхээр чи нэг 50 60 кг-ийн хүмүүс унаад яхаар эдний чинь хөл гарна дийлэхгүй бас. Яагаад гэвэл үржил хийдсэн болохоор эдгээр чинь хүн даац юм хол ачаанд яваад ирэхэр чинь ирээл улдах ч юм уу, доглох ч юм уу, биендээ хүндөр авах тийм л шаардлага их гарна л та. Тийм болохоор ер нь бол болж өгвөл 13-аас нэг 16 насны хооронд ундаг бол бас хамаагүй бас өвлийн уралдааныг тэгээ зохиож болж байгаа юм. Тим жинтэй хүн одоо ингээд 18 км уралдаад яг бариан дээр харин яг 40 50 мильтэй тэгж таралж орж ирнэ гэж байхгүй шүү дээ. Гадаадын тэр хүмүүс нь ч гэсэн 40 хэдэн хилтэй 45 6 хилтэй 50 хилтэй хүмүүс л унаж байгаа шүү дээ. Тэднээс бол 4 км 3 км 2 км 500 бүр ойрын зайн километр миллиметр ч хүртэл байгаа ш 800 м хүртэл. Тэгэхээр тэр адуунууд орж иж байгаа дэж хүртэл амар зүдэргээд орж иж харагддаг ш. Тэр том биетэй тийм инерцээр хөлийн хурдтай адуун тийм үйлдвэр адуунууд тэгж байгаа юм чи. Монгол адуунд ямар ч боломжгүй. Хүүхдүүд 30 кг хүрээд ирсэн хүүхдүүд гал ер нь хасагддаг ш. Миний дөө морь унах тартай юу? Тартай. Хэдэн жил морь унж байгаа? 5. За хэдэн наснаас эхэлж морь унсан? 7 настайгаас. Одоо энэ өвөл хаврын уралдаанд хүүхдийг морь унуулахгүй гэдэг нь шүү дээ тий. Тэрэн дээр минь юу гэж бодож байна? Өвөл морь унахгүй зүгээр үү яах бол? Муухай шүү дээ. Мануулгая л. Одоо тэгэл одоо яаж хийсэн гэсэн юм байхгүй одоо гайхаал тэгэл одоо бэж шүү дээ одоо өөрөөсөө унаад уралдах уу одоо хэцүү шүү дээ. Одоо яг энэ шийдвэр ингээл гарсан бол биднээс л одоо морио уралдахгүй тэгэл өвөл одоо уралдахгүй байж байгаа тэгэл хавраал одоо хүүхдээр унаалд өгсөн цагтаа морио уралдал гэсэн үг шүү дээ. Биднээс ажлын мөрөж нэгсэн доо боогдуулчих байгаа гэсэн үг байхгүй. Одоо төр згээс цаанаас нь гавчиж гин гэсэн үг. Тэгэхээр ч одоо энэ болон бас яг үнэхээр тэгэл одоо хууль дүрм гараад ингээл одоо морь мал ингээл өвөл хаврдаа уралдгаа байгаад ингээл ирэх юм л одоо энэ олон улсууд одоо хайчих ба тийм ээ. За яг бага насны хүүхд ч юм бол ерөөхдөө ажлын байр бишэлтэй одоо эн чинь бол өв уламжлалаа тэгээ явж байгаа хүүхд тоххой. Тэгэхээр заан ганц бага насны хүүхдэг бол тийм цалингаар л дүнлж болохгүй байхгүй юу.